Манай компани зөвхөн одоо жим бууруулдаг бүтээгдэхүүнээс гадна маш их одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ба баад гэдэг нэртэй витаминууд байдаг одоо нэг бүгдээрээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн одоо ингээд орчин үед хэрэглэдэг болсон шүү дээ. За Оросын албаны улстай NL дэлгүүртээ манайх нэг 30-аад гаруй одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүний витаминууд байдаг. Манай Монголд бол нэг максимум 10 төрөл л ирдэг. Тэгээд өнөөдөр би та нартай энэ 10 төрлийн витаминуудыг танилцуулаад явчихъя. За юуны төрөнд манайх ийм витамин С ийм гэдэг ийм өндөр тунтай витамин С ирдэг. За витамин С нь болохоор ийм капсулын хэлбэртэй бүгдээрээ манай компани одоо энэ витаминууд Green Flash гэдэг энэ үйлдвэрлэгддэг. Оросдоо тэгээд желээ одоо бүрхэгтэй гэж явдаг. Тэгэхээр нөгөөний ходоодонд ямар нэгэн комфортгүй зүйл авчрахгүй. Тэгээд үйлчилгээ маш сайн 12 цагийн дотор 99% одоо шимэглэгчтэй, шингээцтэй гэж ярьдаг шүү. За одоо витамин С-г бол бид нар айгүй баг уудаг. Тэгтээ одоо нөгөө жишээлбэл би яг өөр дээрээ яг юу мэдэрсэн бэ гэсэн чинь түрүүний жил эмчилгээнд яваад тэгсэн чинь ингээд судасны тариа хэлэх гэхлээр ерөөсөө судас маань байн хагараад сахгүй тэгсэн чинь эмчин чи өндөр сунтай витамин С ууж юу ах юм судасныхаа юг судсаа ингэж сайн эхлүүлж өгөх юм биш үү витамин С өндөр тунгаар л зөвхөн одоо иймэрхүү зүйл юу адаг хэлэгддэг одоо юу гэдэг юм бэ те sorry одоо буруу зүйл ярьж байгаа. За дараагийн витамин нь болохоор NL компанид 2000 та D байдаг. За энэ 2000 та D дотроо 60 ширхтээ өний хувьд болохоор 60,000 төгрөг ийм хэлбэртэй. 60 ширхтээ өдөрт 2-оор уу гэдэг. Тэгэхээр сарын хэрэглээ гэсэн. Витамин С болохоор 55,000 төгрөг болсон шүү. Тэгэхээр сарын хэрэглээ. За дараагийн бүтээгдэхүүн нь болохоор одоо энэ болохоор Helicobacter устгагч. Манай компанид Helicobacter устгагч хоёр төрөл байдаг. Нэг нь болохоор шингэн хэлбэртэй, энэ нь болохоор капсулын хэлбэртэй. Тэгээд капсулын хэлбэртэй хүмүүс илүү супер сайн байна гэдгийг нь би сонсчод Улаанбаатар руу манайх дандаа капсулын хэлбэртэйг нь маш их хэмжээгээр оруулж ирдэг болсон. За Helicobacter устгагч 65,000 төгрөг нэг сар биш. Одоо энэ хайрцагтаа 60 ширхтээ гэсэн үг байхгүй. Тэгээд өдөрт одоо Helicobacter-ийн бактери нэг өндөр гарсан хүмүүс өдөрт 4-өөр нь ер нь бол бага гарсан хүмүүс өдөрт 2-оор нь. Бүтэн курс нь 20 хоног гэж байна. За миний хамгийн дуртай витамин К2 D манай компанид байдаг. Тун нь болохоор 395 ер нь бол илүүчгүй дутуучгүй яг хүн авах ёстой нормоор байдаг. Үний хувьд болохоор 65,000 төгрөг бүтэн сарын хэрэглээ. Одоо жишээлбэл би бол одоо К2 D-г яагаад дуудаг вэ гэхээр би төрсний дараах маш их сэвэгцсэн. Тэгээд одоо энэ мелатонин гэдэг одоо энэ миний бие организмаас ялгараад байгаа энэ гормоныг би бас дарангуулахын тулд одоо энэ D-г ууж байгаа. Тэгээд ер нь юм сэвэгтэй эмэгтэйчүүд ер нь бол D-гээс салж болохгүй. Одоо мэдээж энэ сэвэхэндээ маш их юм хэрглэж байгаа ч гэсэн дотроос нь банк дэмжих хэрэгтэй. Одоо дотроос нь мелатонин бага ялгаруулах би нэг юм уудаг. Яг гоо сайхны тэгээд ийм К2 D уудаг шүү. Гэтэ К2 D бол ер нь бол одоо нэг бүх витаминуудын хаан гэдэг байгаа шүү дээ. За окей. Дараагийн бүтээгдэхүүн нь бол том хүн зориулагдсан магний. Магний мэдээж хүнийг сайхан унтуулдаг, амраадаг, сайхан одоо тайван байлгадаг. Одоо би бол яг үндэ бол ингээд одоо энэ компанид өөрөө орж ирэхээс өмнө жирэмсэн үедээ л магний уудаг байсан. Тэгэхгүй энгийн үедээ магниг уух хэрэгтэй юм байна гэдгийг ерөөсөй ойлгохгүй явсан юм байна. Ер нь бол одоо нөгөө энэ орчин үеийн стресстэй тэр тусмаа Улаанбаатарт амьдардаг хүмүүс бүгдээрээ нэг тийм вау гэдэг нэг тийм характертай байдаг шүү дээ. Тэр хүмүүс бол бүгдээрээ магний уух хэрэгтэй дандаа тийм тайван байх юм бол. За дараагийн витамин нь болохоор манай компани омега 3 энэ бол миний бахархал. Яагаад бахархал вэ гэвэл амар өндөр сайн тунтай 1300-ийн тунтай
омега 3 манай Монгол улсад маш бага. Ер нь бол максимум 1280-таа ирдэг гэж хэлээ. Тэгэхэд манайх 1300. Үний хувьд болохоор 75,000 төгрөг бүтэн сарын хэрэглээ. Магниг бол өглөө хүмүүс үгүй омегаг өглөө шууд үлэн дээр уудаг. Манай компани болохоор өдөр хоолоо идчихэд хоолоо идчих байх үедээ уух ёстой шүү гэж зааварчилдаг. Яагаад гэвэл одоо жишээлбэл мэдээж энэ омега чинь тосол доо. Тэгтээ өнөөдөр нөгөө бас тодорхой хэмжээний хүний хотоод ингээд энэ их өндөр тунтаа тоцыг хүлээж авах чадвартай үгүйг нь мэдэхгүй тул хоолоо идчихэд өдөр уух ёстой гэж заадаг шүү. Үнэн нь 75,000 төгрөг сарын хэрэглээ, бүтэн сарын хэрэглээ. Тэгээд энэ болохоор дараагийн витамин лактофера гэдэг нь болохоор ерөөсөө ашигтай бактеритай хүний дархлааг маш сайн дэмжиж өгдөг, ханиад томоодноос сэргийлж өгдөг ийм бэлтгэл юм байлээ. Тэгэхээр ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг бид нар ханиад томоо хөрөхгүй байхыг хүсвэл байнга хэрэглээд байвал дархлааг маш сайн дэмжиж ханиад томоо ерөөсөө хөрөхгүй. Одоо орцсон нь болохоор үхрийн юу гэж ярьдаг? Уураг, сүүний уураг. Үхрийн сүүний уургаар энэ бүтээгдэхүүнийг ийм капсулын хэлбэртэйгээр хийгдсэн. Энийг одоо ингээд бага насны хүүхэд жууж болно, том хүн жууж болно. Том хүн өдөрт 2-оор уuna, хүүхэд өдөрт 1-ээр уuna. Ингээ явцдаг юм бүтээгдэхүүн. Тэгээ энэс савлгаа нь болохоор ийм хайрцагтай. Би түрүүний жил лактофераг 2 хайрцгийг уугаад би өвөл огт өвдөггүй. Одоо энийгээ би энэ жил яг зан хувьд давтах болно. Үнийн хувьд болохоор 110 байна уу 115 байгаа шүү. Үнэн нь тийм амар хямдхан биш. Гэхдээ би үнэхээр 115,000-аар өөрийнхөө дархлаа системийг дээшлүүлээд өвдөхгүй байхыг хүсэж байна. Өнөөдөр эрүүл мэнд чухал уу, мөнгө чухал уу? Мэдээж эрүүл мэнд. Өвдөөд тэр мөнгөөр яах вэ тийм үстэй бид нар. За ингээд энэ би бичлэгээ өндөрлөө. Бүгдэнд нь маш их талархлаа. Баярлалаа.